Хаач юу намайг тэгээл чихэр боогоолоо уурал аваад юм шүү. Нэг наалтсан шүү. Бид надаар авахч болтгүй юм уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр миний бичлэг магнаа манай нүгэр хамт оролцож байна. TikTok-оор viral болоод байсан заримыг солонгос дэлгүүрээс авахсан. Гэтэ бид хоёр замаараа зөндөө олон дэлгүүрээр ороод ажил амжуулсан болохоор гисэд хөргөн чанараа алдчихсан. Нэг дэлбэлцэн баггүй. Ийм хөргөн. Энийг хэвээр. Энийг нь онгол. Окей. I don't care. So excited. Орч үнэртэй. Яаж ингэж савны хам гаднаас нэмэрлээд байгаа? Өчтэй. Бүр яг л жимс шиг өнөртөж байна. Монгол байх юм бэ? Тийм. Минийх бас дайггүй шүү. Таних жоохон яарч тээ. Харал та. Хоёрын таа. Чигсэн дайггүй. Окей. Бас агаар. Миний хатар хос агаар энэ таа. Хайлын тоош орч. Тэр яаш ингэ авах гэж. Жимс шиг амттай. Нэлээд ялуу юм. Гаднах нь бол цагаан шоколад яг бүрэнг оруулсан. Надад тодорхойлсоо илүү гаднах нь таалагдчихна. Надад бол тодорхой таалагдсан. 10 оноос оноо өгөх хийх хүү та. Толоо бас. Би бас толоо өгөх. Би уг нь заримыг 7 жиддэг төрлийн юм байна. Ингээд амар хасаад идчихлээ. Одоо тэгвэл хоёлаа одоо заримыг идэж байгаа юм чинь өөрсдийнхөө хүүхэд насны заримтай холбоотой нэг дурсамжаа хуваалцсан. Надад нэг түүх байга. Нэрийг хэлж өгдөө. Хүүхэд хахад манай ээжийн дүү зунаах төгрөг гэж суманд ажилтдаг гэсэн баггүй. Тэгээд бид нарыг байсыг ээлт гişнээ явуулцдаг. Ихэвчлэн зуны амралтаар би нэг жил бүр тэнд сурчээсэн төгөрсөн. 2 дугаар ангид. Ах болохоор бид нарыг буцаад аймаг руу ирэхээр дандаа мөнгө өгдөг. Аймаг. Тэг хамгийн гол нь ингээд хөргөж өгж байгаа унаа нь гэр төрөөж өгөхгүй шүү дээ. Тэнгүүд нь гэрлүүгээ алхаж явж явах замдаа ээжэд ингээд тэр мөнгөө өгөхгүй тул ингээд гудамныхаа үзүүртэй дэлгүүрээс юм авч иддэг сахваа. Тэг яг тэр үед 500 төгрөг өгсөн надад. Тэр амар их мөнгө авахгүй юу? Тэр үед чинь талх 250 байсан заяа. Талхыг 250 мөнгөөр авдаг байхад надад ингээд 500 төгрөг өгч байхгүй юу? Тэгээд би тэр үед мөрөөдлийнхөө зарингийг аваад ганцаараа идчихсэн. Хөрөж ба. Байсан. Тэгээд хүүхэд насандаа идчихсэн миний тэр хөрөж ба бол тасархай. 100 ахта баярлаа. 500 төгрөг өгсөн. Хоёр талхны мөнгөөр нэг зарим аваад идчихдэг ээжтэй бол. Загвар шүү дээ. За таны түүх юу вэ? Дурсамж. Манай энэ чи зарим нэг үйлдвэрт ажилладаг байсан. Томоо юу? Одоо зарим нэг ажилладаг байсан. Шүү дээ. Амир гэдэг зөндөө хийгүү. Тийм. Заримгаар дутааг өссөн юм байна. Морозко гэсэн Орсын Морозко юм байна шүү. Ийм торхтой зарим нэг гэсэн. Гэхдээ гурвалжин торхтой. Тэгээд идлэн Өндөр. Сүүт шүү. Айгаа хоо. Замбраг үлээс. 500-аас мөн тийм. 500 авчаа. Бас хавь юу шумны. За байц та. Би нэг л төрчлөө. Яг дурсамж нь яг юу? Гэр бүлийн гоё зарим мэдэх гоё юм. Тэгээ тодорхой ярилтаа гэсэн бүр хэлээд юу ч ойлгохгүй байдаг. Одоо бол хамгийн гоё зарим магнат гэдэг. Тэшт мэдэрч шоколадтай. Тэ амар үнэтэй та надад үерхдэг байхад авч өгчээсэн. Хоёуланд чинь тэгвэл хооргийн зарим нэг байгаа юм би бас. Чи сүүн зарим л гэсэн. Амар хөдөлгөөн нэ. Тийм. Хамаг мөнгө та сүүн зарим мөнгө өгдөгсөн. Сүүн заримсан ямтгаад. Гэтэ энэ заримтай холбоотой юм шүү. Манай ах чамс зарим зардаг байсан. Тийм шүү дээ. Оо агагийн ачаартай амар гэсэн юм. Манай гэрт хүртэл та тортой зарим авчихсан тий.
Манай гэрхний тархиг хугаагаад тэгсэн штэ. Таач ер нь намайг тэгээл чихэр бовоолоо уурал аваас утсан биш үү? Тэр бол би биш заяа. Манай гэрхний аваас утсан. Өөрөөсөө гоё штэ. Наа нэг ч бас хөргөө ахтай зүг болж байгаа тэгэл хөргөө ах гоё амтай бичиж өгдөг гоё гэсэн. За. Зарим ингэ дуусчлаа. Тэ? Гоё л. Ирээдүйд 5-10 жилийн дараа дахиад зарим хүний тухай түүх ярих юм бол би энийг ярих хаа. Нөгөө нэг viral болж заримгийн аваад бичлэгийг хийчихсэн гэ. За. Тэгэхэд ингэ зарим үедээ дуусааргууд энэ галтай сэмжилж өгдөгсийг энэ таас хавлаа. Гар нь ихтэй болох. Өнөөдрийнхээ бичлэгийг энэ хүрээд дуусгая. Маргаашийн бичлэгээр дахиад уулзцгаая. Түр баяртай.